Мэдээ үргэлжилж байна. Цар тахлаас хойш дэлхийн эдийн засагт олон сорилтууд гарч ирсэн. За одоогоор худалдааны тариф хэрхэн нь тодорхойгүйгээс дэлхийн олон оронд нийлүүлэлтийн саатал үүсэж байгаа юм. Энэ нь инфляц өсөх суурь болж байгаа юм. За ийм үед ямар бодлого баримтлах нь зүйтэй дээр Монгол банк болоод олон улсын байгууллагууд шинэ гарц шийдлийг эрэлхийлж байна. Энэ онд гэхэд Америк нэгдсэн улсын тарифын бодлого дэлхийн олон оронд эдийн засгийн сорил болж нийлүүлэлтийн саатал үүсгэж байна. Уг нь бол бодлогын хөв буурвал мөнгөний эргэлт нэмэгддэг. Эсвэл бодлогын хөв өсвөл инфляц буурдагч энэ удаагийнх инфляцч өссөн эдийн засаг сарс үед бодлогын ямар арга хэмжээ авах нь дэлхийн олон орны удирдагчид Төв банкны толгойн өвчин болж байна. Инфляц өндөр байна гэдэг бол нөгөө талдаа бас эдийн засгийн өндөр өсөлтийн ийм үр дагавар байдаг. Ерөнхийдөө бол. Гэтэл энэ удаад энэ дэлхий дээр үүсэж байгаа нөхцөл байдал бол эдийн засгийн өсөлт нь өөрөө унчаад идэг, инфляц нь бас дагаж өсчээд идэг ийм төлөв байдал руу орчиж байгаа. Тэгэхээр ийм тохиолдолд ер нь Төв банкуд бодлого боловсруулагч нар ямар бодлогын хариу авах арга хэмжээ авах вэ гэдэг нөгөө нэг стандарт онол стандарт одоо бодлогын зөвлөмжөөс бол ингээд их өөр төвхтэй болчиход байгаа. Ялангуяа өнөөдөр миний хэлж байгаа тэр нийлүүлэлтийн шок нь өөрөө инфляцид бол өөрөө зардлын шинжтэй нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр зардлын шинжтэй нөлөөн дээр зөвхөн Монгол банкны мөнгөний бодлого бол өөрөө хүчин мөхсдөг нь ойлгомжтой учраас төсөвтэй гэдэг үл яаж уялдах юм. За төсвийн бодлоготой ингээм хамт ингээ ажиллах энэ зэрэгцээ бусад улс орнуудынхаа хамтын ажиллагаагаа яаж хөгжүүлэх юм бэ? Ялангуяа хамтын ажиллагаа бол одоо сүүлийн үед нэг энэ хуваагдж байгаа энэ дэлхийн ертөнцийн шүү дээ. Одоо ялангуяа геополитикийн нөхцөл байдал маш хүнд болж байгаа. Нэг хэсэг газар биш бүр дэлхийг хамарсан ийм шинжтэй болж байгаа учраас тэгэхээр бүс нутгуудаа өөрсдөө хамтын ажиллагаагаа яаж бас ойролцоо олж хамтруулах вэ гэдэг асуудал нь яг өнөөдөр яригдж байгаа чухал сэдв байна. We are definitely in a world which has been төсвийн бодлогын хувьд гэх юм бол бүх засгийн газруудаас бүх бололцоо юмад ажиллаад эдийн засгт нийт өрхүүд болон бизнесүүдийг дэмжихийн төлөө өсөлтөд итгэх шаардлага нь ялцчгүй бий болж байна. Энэ хүрээнд бол одоо автомат төвтөржүүлэгчийн болон тухайн үеийн одоо дискрет бодлогуудыг аль алийг нь тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх шаардлагыг бол бий болгож байна гэж үзэж байгаа. За мөнгөний бодлогын хувьд ч гэсэн одоо энэ тарифтай холбоотойгоор бүх улс орнуудын одоо импортын үн өсөж байгаа. Энэ мэдээж одоо тарифтай холбоотойгоор импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үн өсөж байна. Улмаар ерөнхийдөө нийлүүлэлтийн шинжтэй инфляц аягүй өсөх хандлага бүх улсуудын хувьд ажиглагдж байгаа. new arrangements that we are hearing about periodically. Энэ мэтээр асуудлыг хэлцэж байгаа нийлүүлэлтийн саатал болон худалдааны шоктой үедэх дэлхийн эдийн засаг мөнгөний бодлогын өрн нөлөө сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол банк Бреттон Вудсийн дахин зохион бүтээх хороо зохион байгуулж байна. За олон улсын өндөр түвшний энэ хэлэлцүүлэгт 15 орны 20 гаруй зочин төлөөлөгчид оролцож байгаас гадна Монгол улсын холбогдох яамд арилжааны банкны удирдлагууд, дотоодын зохицуулагч байгууллагууд болон олон улсын байгууллагын төлөөлөгч зэрэг өргөн хүрээг хамарч байна.